머리 새거 산마에서가 노다오거든. намагын сумаас оролцож байгаа Рудмын Бачаадон гэдэг хүн байна би. Би Монгол ардын дуу 55 гэж сайхан ардын дуугаар оролцож байна. Нарийн сайхан хээр гэж уртын сайхан дуу байгаа. Тэрүүгээрээ оролцож байгаа. Би ерөөсөө дуунд багийнх их сонирхолтой нутгийн сайхан буурлуудаас өвөлжүүлдэж байгаа хүн дээ. Би багын ерөөсөн дуу хөгжмөнд их сонирхолтой их хачин тийм дуулмаар санагддаг хүүхэд байсан. Тэгээ сургууль солилцуугаад яхуу хөрхи олон дуу сурсан. Би ер нь сургуульд байхдаа энэ Монгол ардын дуу их сонирхож дуулдаг хүүхэд байсан. Миний аав дуулдаг хүн байсан. Миний аав сайхан дуулдаг хүн байсан. Тэгээ ааваасаа ч бас дуу өвлж авч үлдсэн. Нарийн сайхан хээр гэж Монгол ардын уртын дуу би цэрэгт очиж сурсан хүн байгаа. Өвөр хангай аймгийн нарийн тайз сумын манай оны сайхан цэрэг надад зааж өгсөн. Энэ их сайхан дуу байдیں۔ Өвөр хангай аймгийн нарийн тайз сумын сүлд дуу уяачтай. Энэ их сайхан удамжлал гэж боддог нь Монгол одоо нэг ёс удамжлал ёс гэж үздэг би. Ер нь дуунд дургуун хүн гэж ер нь байдаггүй. Тэгээ сайхан дуу дуулж байгаа улсыг сонсоод сэтгэл баясдаг, хөөрдөг, сагсуурдаг. Энэ бол Монгол жаяг юм да. Өвс соёл гэдэг ёстой өнөөдөр байгаа. Тэр дандаа энэ уртын дуу, ардын дуунууд бол дандаа одоо учир утгатай хүний амьдрал маш ойрхон ийм л дуунууд байгаа юм да. За энэ сайхан уралдаанд оролцож байгаа бүх тэмцэгчдэд хамгийн эхэнд нь их амжилт хүсье. Энэ олон шүүгчдэд энэ ард түмэн энэ зэрэгтдүүрэн сайхан ард түмэнд одоо урт удаанаас л баяр баясгалантай дуутай хууртай банк хамт амьдарч байгаарай гэж захимаар бай.